Бүгдэнд энэ өдрийн мэнд тэ бүгдээр хамтдаа чимээгөө цагаа эзгээ. Өнөөдрийн чимээгөө цагийн сэдэв тэнцвэртэй байдал гэдэг чинь. Библийн ишлэл нь Эфес 5:33. Гэхдээ хэн ч өөрийгөө хайрладгийн адил эхнэрээ хайрл. Эхнэр нь нөхрөөсөө имэж бай гэдэг чинь. Та бүгдээр хамтдаа залбираад эхэлцгээе. Баярлалаа эзэм, тэгээд энэ үгийн төлөө таньд талархаж байна. Би таны үгнээс суралцахаар ирлээ. Тэгээд ариунсаа би таныг өрж байна. Таны илчлэлт ойлголт мэрэгүү хаан бидний дээр холтгой. Таны үг бидний өдөрт холтгой. Амен. Би дасгалжуулагчийн ажилдаа дуртай. Тийм ч учраас сэрүүн байх бүх цагаа би бусдыг дасгалжуулахад зориулж чаднаа. Бүхнийг спортод зориулдаг энэ мөн чанарын цаана дийлэнх дасгалжуулагчдын гэргийнээр үндсэндээ орон гэрээ авч явдаг гэсэн утга бий. Маш олон дасгалжуулагч гэр бүлээсээ салсан байдаг. Хэрвээ би өмнөх шигээ дасгалжуулагч байсан бол миний эхнэр Кимч бас надаас салах байсан байх. Дасгалжуулагчид болон тэдний гэр бүлд яагаад энэхүү гунигт байдал нүүрлээд байна вэ? Бидний дийлэнх нь амьдралаа баланстай байлгах тал дээр алдаж тоглолтоо гэр бүлээсээ чухалд тавьсан гэсэн үг ээ. Зарим нь тоглолтгүй өвдөж гэр бүлээ анхаарч чадаагүй. Дасгалжуулагчид янз бүрийн зэрэг дэвтээч тэр бүх төвшөнд салж сарнсан олон гэр бүлүүдийг би харж байсан. Энэ нэг бодлын ойлгоход хэцүү парадокс юм. Хэрвээ эхнэр чинь таныг орхиод үр хүүхдүүд тань харь холын танихгүй хүмүүс шиг амьдрвал улсын цом авч авраг болохын хэрэг юу байна? Цом авсан ч илүү үн цэнтэй зүйлээ алдна гэдэг маш их хүнийг төлж байна гэсэн үг. Энэ нь тийм ч ухаалаг хэрэг биш ээ. Бид дасгалжуулагч боловч нөгөө талаар эцэг их менторууд, хариуцсан хүмүүстэй зааж сурах ёстой багш нар. Бид тамирчидаа тоглолтын талаар заагаа зогсохгүй амьдралын талаар заах гайхалтай боломжийг олж авсан хүмүүсээ. Аз жаргалтай гэр бүлийг цогцлооно гэдэг багийн ажиллагааны талаар хамгийн гайхалтай гэрчлэлийг харуулж байна гэсэн үг. Тамирчидаа аз жаргалтай гэр бүл ямар байхыг харуулна гэдэг бидний дамжуулж болох хамгийн чухал хичээлийн нэг билээ. Эрүүл аз жаргалтай гэр бүл бол ааваас ээжээс эхэлдэг. Үр хүүхдүүд нь аав ээжигээ хоорондоо хэрхэн харилцаж байгааг, суралцаж байгааг, хамтдаа хэрхэн өсөж байгааг харах хэрэгтэй. Эцэг эхчүүд хоорондоо сайн харилцаатай байвал дийлэнх үед гэр бүл ерөнхийдөө зөв голирлолоор явдаг. Дасгалжуулагч нар чухал зүйлсээ алдаж болохгүй. Бид тоглолтондоо анхаарах хэрэгтэйч гэр бүлээ мартаж болохгүй. Бид эцэст нь олон цомтой хоосон гэртээ хоцрохыг хүсэхгүй байна. Бид хичнээн олон хожил авахаас үл хамааран гэр бүлийн тоглолтонд хожигдвол төгсгөлд нь хожигдогч болно. Тиймээс гэр бүлдээч хожигч байцгаая. Тэнцвэртэй байдлыг хадгалцгаая. Амен. Өнөөдрийн чимээгөө цагаа бас амьдралдаа хэрэгжүүлцгээе. Тэгээд Бурхны хүслийн дагуу гэр бүлээ, эхнэрээ, үр хүүхдүүдтэй санаа тавьдаг, тэдэнд зориулдаг тийм хүмүүс байцгаая. Амен.